би загалмайн 7 гайхамшигыг үзснийхээ дараа би тэр загалмайн 7 гайхамшиг дээр нөгөө Вилком пастор заасан чуулган дээр би бүр өөрөөсөө ичсэн. Нөгөө миний мэддэг нөгөө Есүсээ би нэг тийм сайн таньдгүй юм шиг мэдрэмж надад төрсөн. Тэгээд тэр 7 гайхамшигыг үзсний дараа би чуулганд очиод бүр 7 хоногийн турш яг энэ гайхамшигыг заасан. Тэгээ миний чуулганыхан боссон л доо. Мэдээж ингээд олон зүйлийг ойлгосон л доо. Тэрнээс илүү хэн болсон гэж зааж байгаа би өөрөө бүр ингээд хасцсан. Амар ихтгэлтэй болцсон. Хүний амьдралд би тэр загалмайн 7 гайхамшиг тэр загалмай дээр цовдлогдохоос тэр 18 цагийн хугацаанд хийгдэж байгаа деталь бүр заяа бүр деталь бүр хүмүүс ингээд хүмүүсийн нөгөө нэг зүүж байгаа юмыг деталь гэж ярьдаг штеп. Энэ деталь нь ингээд тэр деталь нь яг түн шиг деталь бүрэн эзний төлөвснөөр байсан байна гэдгийг мэдсэн тэр өдрөөс эхлээд миний амьдралыг үзэх үзэл бүр оронгоор өөрчлөгдсөн. Юу усын амар тайван, юу усын юм том, юу усын юм өргөн болцсон. Тэгээ би сая ирэхээс өмнө 5 хоногийн өмнө манай цуглааны нэг ихчийн дүүн бөөрийн хорт хавдрын сүүлийн шатанд байгаа очиж залбирмаар байна ахлагчаа гэдгсэн. Тэр 45 таа ах байсан. Тэгээд яг үнэндээ нөгөө нэг эзний төлөвлөгөөнөөс гадуур те эзний хяналтгүйгээр юу ч байхгүй гэдгийг ингээ мэдчихээрээ хүн юм нэг тийм ерөөсөө найдварт болчтой юм л. Тэгээд тэр ахын ингээ урьдчилсан мэдээг надад ингээ хэлж байгаа юм л да. Маш тийм шашинлаг гэр бүлд өссөн. Тэгээд эхнэрээ ингээд юм хэлсэн чинь ингээд тоодоггүй чи цаашаа гэдэг юм нилээ юм ядар зантай байгаа. За тэгээд ингээд өвчнийхөө сүүлийн шатанд ирсэн учраас бас нилээ хэцүү. Ямар ч байсан би залбируулмаар байна гэд манай цуглааны ихч ороод ирсэн. За тийм мэдээж ингээд би өмнө нь бол ингээд за хэрэг байна уу бид нар эндээсээ нэгдээ залбирч хуу ч юм уу ингээд гаргалгааг олж харах байсан баг те. Тэгээд министр нөгөө нэг амар ихтгэл өссөн хүн чинь те ямар ч юм тооцоололгүй болсон хүн чинь тгий очий залбирая библ авчих. Тэгээд цуглааныхаа би 3 хүнийг дагуулад нөгөө ахынд яваад орсон. Дүүн ингээд хажууд нь насраад бүр ингээд хэвтэрт орсон. Тэгээд эхнэр нь галтайгоонд ингээд юм хийж байна. Тэгээд ариуснаас надад санаас чи сайн мэдээ яриад бүр үхлийн тухай яар. Тэгээд итгэлийн залбирлахыг библ өг гэж. Тэгээ нөгөө хахад ингээд бурхны тухай ярьлаа. Ингээд хэвтэрт байна. Хажууд нь дүүн байна. Намайг биднийг ороод очоод яриад эхлэхээс ихсүүлээд гаран гартал тэр ах уйлсан. Тэгээд итгэлийн залбирал амаараа тунхаглаад би итгэж байна гэж Есүсийг хүлээж авсан. Тэгээд Библиэл дээрх дуулал 91 надтай хамт тунхагласан. Амен. Тэгээд би дүүгээс нь айгаагүй, бас эхнэрээс нь айгаагүй. Би үхлийн дараах амьдралын тухай ярьсан. Өмнө нь бол би те үхэж байгаа хүн дээр ирж ээж те бошоо үхээсэй гэж аим шиг ингээд үхлийн тухай ярих зөвөө буруу юу гээл те өөрөө тунгаагаал ингээд айцтай байх байсан бахал да. Гэтэ надад ямар ч тийм айц байгаагүй би анзаарсан. Дахаа та өглөөр бүх юм дуустал гэж бодож гин үү? Өглөлийн дараа амьдрал байгаад хайдах уу? Бүр ингэж ярьж байгаа. Тэгээд тэр ах Есүсийг хүлээж аваад бид гэрээс нь гарсан. Оройн дүүн нөгөө манай цуглааны ихч рүү залгаад нөгөө хүмүүстээ баярлаа гэж хэлээрээ. Энэ шөнө ах манайстаа маш сэргэлэн, маш тийм амар тайван, маш гоё байна гэж хэлсэн баг. Тэгээ 3 хоногийн дараа тэр ах нас орсон. Гэтэ юу гэж? Тэр аврагдсан. Амен. Тэгээ би тэр айлаас гараа явж байхдаа би бодсон байхгүй юу? Би одоо нөхөртөөгөө чуулгандаа үйлчлээд яг чуулганаа хүлээж аваад яг 12 жил болж байгаа байхгүй юу? Тэгээ би энэ хугацаанд 7 яг ийм яг үхэлтэйгээ ингээ нүүр тулж байгаа 7 хүн дээр очиж би ингэж сайн мэдээний үгсэл хийсэн юм л. Хамгийн гоё нь юу гэж? Тэр 7 хүнд долуулаа итгэлийн залбирал хийж аврагдсан. Энэ бидний хийх ажил юм биш үү гэдгийг энэ загалмайн 7 гайхамшиг надад мэдрүүлсэн. Хэрэг бид тэр ах дээр очиагүй бол тэр ах аврагдахгүйгээр үхнэ гэж та нар боддоо. Тэ? Та нар явахгүй бол тэд яаж Есүсийг мэдэх вэ гэдэг ишл Библиэлд байдаг босоо. Тэгээд би эсэндээ үнэхээр талархсан. Тэнгэрт агуу баяраар хөөр болж байгаа шүү дээ чинь тэ. Үгс нь харамсалтай байна л да. Нас орсон харамсалтай байна. Гэтэ юу гэж түүний сүнс аврагдсан. Амен. Загалмайн 7 гайхамшиг намайг ингэж өөрчилсөн. Тэгээд цаг багаагаа учраас би бас нэг гэрчлэлээ боллоо.
Саяхан манай ээж цагаан сараар зүрхний хаалганд орж байгаа зүрхэн зогссон. Тэгээд энэ үед би бас юр усын амар тайван байгаагаа харсан. Нөгөө загалмайн гайхамшигыг ойлгосон явдлаас болоод. Нөгөө найдар бурхнаас ирдэг найдвар чинь биднийг айдасгүй болгочтой юм байна. Нөгөө бурхнаа таньж мэдсэн энэ ойлголт чинь биднийг ямар ч айдасгүй болгочтой юм байна. Амен. Хажуудлынхаа хүнд бүгдээрээ айдасгүй болъё гэж хэлчихдэг. Загалмайд үнэхээр хүч бий. Амен. Хажуудлынхаа хүнд ороод загалмайд үнэхээр хүч бий шүү. За сансар чуулган маань өнгөрсөн 5-7 хоногийн хугацаанд 5 гайхамшигыг ингээд үзэж дуусгасан байгаа гэж би ойлгож байгаа тий. Бүгдээр өнөөдөр 6 дахь гайхамшигыг үзэж байгаа. Тэгээ нэгдүгээр гайхамшиг юу байсан бэлээ? Уучлалын гайхамшиг. Уучлалын гайхамшиг. Яг үнэндээ загалмай дээр цовдлогдохоос өмнөх тэр 18 цагт болсон бүх үйл явдал нь утга учиртай байсан байна гэдгийг ойлгох тэр цагдаар бүр бидний итгэл сугсдаг. Тэгээ тэр ихний уучлалын тэр гайхамшиг миний Есүс Гецсеман цэцэрлэгт хийсэн. Та нар мэдчихэж байгаа тий? Гецсеман цэцэрлэгт тэр чулуун дээр залбирахдаа түүний хөлс нь цусан тусал болж туссан гэж. Тэгээ энэ бол ангаах ухаанаар бол хүний биед одоо ингээд тэсвэрлэхийн аргагүй тэр стресс, депресс тэр аимшигтай зүйл одоо сэтгэл санааны тийм зүйлс тохиолдох үед хүний биеийн нөгөө нэг хялгсан цус руу тасарч тэндээс ялгарсан цус хөлстэй хамт гадагшилдаг гэж үздэг. Тэгээд уучлалын гайхамшигыг эзэн биднэрт өгөхдөө тэр Гецсеман цэцэрлэгт бидний гим нүглээр дүүрсэн тэр аягийг тэр уух хэрэгтэй болсон. Нөгөө бидний гим нүгэл атаархал, завхаарал, хүсэл тачаал, хулгай, дээрэм тэдгээрээр дүүрсэн тэр аягийг миний Есүс уухдаа түүний бие махбод тэсвэрлэхийн аргагүй тэр хэмжээнд хүрэхдээ хөлсөн цусны туслын хамт гадагшилсан гэж бид үзсэн. Энэ аягийг ууснараа эзэн бидэнд уучлсан гэдгийг илэрхийлсэн гайхамшиг байсан. Хоёр дахь гайхамшиг байсан мөлий. Аврал. Энэ тэргүүн тахилч Аннасын гэрт болдог. Гайхамшиг гэж яриад байгаа бид нар Есүс 7 удаа цусаа орсон тухай яриад байгаа шүү. Нэгдүгээрт тэр уучлалын гайхамшиг бидний гим нүглээр дүүрсэн аягийг уухтаа ихний цус туссан. Хоёр дахь цусны тусал нь тэргүүн тахилч Аннасын гэрт болсон. Тэд түүнийг зодож, тэд түүнийг тэнд яргалсан. Энэ үед тэр бидэнд авралаа үзүүлж бидний нөгөө гим нүглийн өрийн дансыг тэр хүчгэнгүй болгох гайхамшигыг тэр хоёр дахь цусаараа хийсэн. Зүгээр нэг бид нар бол би бол өмнө нь ингээд Есүс яагаад зодуулчих вэ? Зодуулсан байна. Тэгсэн байна. Өргөс титэм зүүсэн байна гэж ойлгодог гэсэн. Гэхдээ хараа Аннасын гэрт зодуулах нь авралын төлөө. Гецсеман цэцэрлэгт уйлах нь бидний уучлалын төлөө. Бүр деталь бүрэн зоригтой байгааз. Бүр амар. Гурав дахь нь юу байсан мөлий? Ариусгал. Энэ ариусгал хаана хийгдсэн мөлий? Капийн ордонд хийгдсэн. Миний Есүсийг сахлаасан зулгаас тухайн үед сахлаасан зулгаана гэдэг бол одоо тэр үеийн ёс заншлаар бол нөгөө нэг хамгийн байж болохгүй хамгийн балиар одоо дээрлэхэлт дорд үзэлт одоо тэр доромжлол байсан баг. Сахлаасан зулгаана гэдэг бол. Сахлаасан зулгааж түүнлөө нулимж түүнийг бас л яргалж тэр үед урсан цус биднийг ариусгахын төлөө байсан. Цус нь тусал бүрэн зоригтой байгаа биз? Дөрөв дахь гайхамшиг маань юу вэ? Эдгэрэл байсан. Энэ хаана болсон гэж шүүх танхимын хашаанд миний Есүсийг гэмтэн шиг гинжлээд тэгээд түүнийг ташуурцсан тухай бид үзсэн. Үндэ энэ ташуурталт нь ямар зоригтой байсан гэж бидний эдгэрэл бидний өвчин шаналлыг тэр биеэрээ мэдэрч тэр өөрийн бие дээр бидний өвчнийг авах зоригтой цусан тусласан.
Амен. 4 5 дахь гайхамшиг юу лээ? Чөлөөлөлт. За энэ чөлөөлөлт маань Петромонд болсон. Өнгөрсөн 7 хоног та нар яг энэ чөлөөлтийн тухай үзсэн тий. Миний Есүст өргөс титэм толгойд нь зоос. Яг үнэндээ яагаад заавал өргөс титэм толгойд нь зоох хэрэгтэй байсан юм бол гэж бодмоор. Тэгэд энэ 7 гайхамшиг заасан Вилком маань ингэж хэлж байгаа юм л да. Ер нь бол яагаад толгойд тэр титмийг зоох хэрэгтэй байсан? Яг энэ толгойд зоосон өргөсөөс болж юу чөлөөлөх ёстой байсан юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй бид нарт ярьсан л та. Тэгээ тэр үед би ёо энэ бурхны төлөвлөгөө гэж нэр бүр төгс стратеги юмаа гэж бодсон. Хамгийн их болохгүй зүйл бидний тархинд байдаг. Бодолд байдаг. Бид бодлороо өөрийгөө алж чаддаг. Бид бодлороо бүгдийг сүрүүлж чаддаг. Хүний бодлоос дандаа муу зүйлс гардаг. Хүн бодлороо дандаа өөрийгөө хүлдэг. Тэгтэл тэр бодол чинь тархинд явагддаг байхгүй. Энэ тархинд байгаа тэр бодол гим нүглийн зүйлсээс болж хоригддаг тэр шоронгоос миний Есүс биднийг чөлөөлөхийн тулд тэр өргөсийг толгойд нь хатгаж чөлөөлөх ёстой байсан гэж. Ёо, амар газ. Тэр толгойд зоосон өргөс үндгүүдүүлэхгүй тулд би өнөөдөр бодлоо хийндэг болсон. Би бодлоо бусдыг шүүхэ болж эхэлсэн. Энэ загламын гайхамшиг бүрийг ойлгох нь ингэж өөрийгөө удирдахын ерөөсөө л одоо зам юм бэл. Тэгээ өмнө нь бол бид нар загламын гайхамшигыг Есүс миний төлөө өгсөн тий. Тэр миний гмийг авсан, окей. Харин деталь бүр нь ийм зоригтой байсан гэдгийг би тэр бүр мэддэггүй байсан байгаа байхгүй. Аамен. Өнөөдөр бид нар 6 дахь гайхамшиг руу орох гэж байна. Энэ бол эвлэрэл. Аамен. Эвлэрэлийн гайхамшиг хаана болно гэж? Голгота толгой дээр болно. Эхний 6 гайхамшиг бол хүнийг илэрхийлдэг гэж. Энэ уушлал, аврал, ариусал, эдгэрэл, чөлөөлөлт, эвлэрэл 6 бол хүнийг илэрхийлдэг. Бурхан хүнийг 6 дахь өдөр бүтээсэн. Аамен. Есүс загламай дээр 6 цаг байсан. Сая бид нар кинонд үзлээ те. 6 цагийн орчимд Есүс амьсгал хурааж бүх юм гүйцлээ гэж хэлсэн. Харин 7 гэдэг бол Бурханы төгс байдлыг илэрхийлдэг тоо. 7 дахь гайхамшиг дээр бид нар миний Есүс дахин амьлж байгааг үзэх болно. Учир нь 7 дахь гайхамшиг бол дахин төрөлт. Аамен. Бид үнэхээр эрүүл дагалдагч бүтээг гэвэл энэ 7 гайхамшиг зааж өгөх хэрэгтэй юм билээ. Би үнэхээр өөрөө эрүүл эзний тэр дагалдагч бай гэвэл энэ 7 гайхамшиг ойлгох хэрэгтэй юм билээ. Тэгээ би энэ 7 гайхамшигыг үзснээсээ хойш би ирэмдэг яваад байсан юм биш үү? Би ирэмдэг дагалдагч бүтээгээд байсан юм биш үү гэдгийг ойлгосон. Би энэ дандаа үйлчлэх юм байгаа гэж ойлгож байгаа. Аамен. Та үнийг ойлговол та дагалдагчаа эргүүлэр бүтээх боломж биднэрт байна гэсэн. Аамен. Чөлөөлтийн гайхамшигтэр миний Есүс толгойдоо өргөсөлтөнд зүйлгсэн. 6 дахь гайхамшиг бол яг ийм түүх өгүүлэх байдлаар явагддаг. Өмнөх гайхамшигтэр миний Есүс харахад тэ нүд тайлтрам тэр аимшигтай дүр төрхтэй байсан гэж гардаг. Бүр төрх нь хүн гэж ялахын аргагүй. Ээж нь энэ миний хүүштэйч гэж ялахын аргагүй. Тийм одоо аимшигтайгаар ирэмдэглүүлсэн гэж бид үздэг. Тэгээ цус нь ингээд нүрийн дагаа дурсан. Хуц нь бүр ингээд цус нүжөөр дүүрсэн. Тэгээд миний Есүс бараг хөл дээрээс тогтож чадахгүй тийм байдал тэр байсан. Тэгээ саяын кино ингээд намайг энэ гайхамшигыг заагаад илэрхийлэхэд ингээд та нарт төсөөлөл өгөхөөр бас гоё болж ирлээ л дээ. Тэгээд би ингээ ярингууд та нар яг саяын кинон дээрээс ингээд яг төсөөлж чадна. Өнөөдөр би нөгөө өвлөтөө яриас очсон чинь нөгөө Chosen гэдэг киног үзээд нөгөө тэр кинон дээр байгаа дөрүүдийг харчаад тэгээ Библийг уншихаар ингээд тийм ойр санагдчихсан гэж ярьжсэн. Тэгээ саяын кино ингээд одоо би яг Есүсийн миний төлөө юу хийсэн бэ гэдгийг ярих үед та нарт дүрслэхэд амар болж байгаа. Тэрүүн тахилч болон тэд Есүсийг хараад
цовдол гэж ашгарчсан. Тэд Пилатаас Есүсийг тэр өдөртөн загламай дээр цовдлохыг шаардаж ирсэн. Харин Есүс чимээгүй л байсан. Тэр өмнөх гайхамшгууд дээр түүний сахлаас зуглагахад чимээгүй л байсан. Түүний хасар руу алгадахад чимээгүй л байсан. Түүн рүү нулимходоос чимээгүй л байсан. Яг энэ цаашаа хэрхэн одоо үргэлжлэхийг ажиж байгаа мэт миний Есүс чимээгүй хүлээсээр л байсан. Пилат 2 удаа Есүст ингэж хэлсэн ба. Би чамайг суллах уу? Би чамайг цовдлох уу гэдэг эрх нь надад байгаа штэ. Есүс тэр очиод би чамайг суллаж чадна, бас би цовдлж чадна. Тэгээд Есүсээс би Бурхны хүү биш ээ гэж хэлчих. Тэгвэл би чамайг суллах эрх мэдэл байна гэж хэлсэн гэсэн. Харин миний Есүс юу гэж хариулсан гэж? Иохан 19:11 дээр танд дээрээс өгөгдөөгүй бол надаас дээгүүр ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Юу амар гуйгаас. Чам дээрээс өгдөөгүй бол надаас илүү эрх мэдэл чамд байхгүйсэн чи энийг мэдэхгүй байна уу гэж асууж байгаа юм шиг. Үүгээр бүх үйл явдал Бурхан эцгийн минь гарт байгаа гэдгийг тод харуулах ус ийм хариулт байсан баг. Пилат Есүсийг суллах гэж оролдсон. Та нар тэгж бодож байна уу? Пилат Есүсийг суллах гэж оролдсон уу? Оролдсон тий. Тэр 3 удаа Есүсийг гимгүүгээс зарласан шүү дээ. Тий? Бүр нэг удаа гараа угаагаа тий. Тэгээд Есүсийн нүд рүү хараад үндэ Пилат гим нүгэл олж хараагүй байхгүй юу? Яаж харах юм те? Миний Есүс чи ямар ч гим зэмгүй байсан шүү. Бид нар нэг хүн лөө хараад чи худлаа л яриад шүү дээ. Хардаа нүдийг чи харахад гэлдэгдэг те. Тэр шиг миний Есүсийн нүднээс ямар ч гим зэм харагдаагүй. Гэвч агуу их мэдлэлтэй мэд харагдсан тэр Пилат хүртэл Бурхны гартах яг тэр нэг гүгэлтэй мэд байсан. Иш үзүүлгүүдээр эдгээр бүгд нь хэлэгдсэн гэдгийг бид мэдж байгаа тийм. Яг үндэ Пилат ингээд хөндлөнгөөс ингээ харахаар амар агуу их мэдлэлтэй тэр бүгдийг шийдэж чадах юм шиг байсан боловч нөгөө Бурханд маань энэ төлөвлөгөөнд байсан байхгүй. Тэгээ яг ингээ Пилатыг гар дээрээ тийм. Нөгөө параны зүрхийг Бурхан хатууруулаад зөөлрүүлээд идэг шиг тийм. Тэгээ Бурханы төлөвлөгөөг би бүрстэй. Миний бүр ингээ шар ус усаад байгаа байхгүй. Та нар шар ус усахгүй нөө? Заримд нь бор ус байгаа тийм. Пилат үнэндээ Бурхны төлөвлөгөөнд зархидах хэрэгтэй байсан байхгүй. Ингэснээр Есүс гин зүрггүй хураг адил өөрийн хүслээр амийг өгч 3 өдрийн дараа амилж загламын гайхамшигаар дамжуулан олон хүний нүгэл ба үхлийн эрх мэдлээс аврах агуу төлөвлөгөө биелэн олох хэрэгтэй байсан юм аа. Яагаад заавал Есүс цовдлох хэрэгтэй байсан юм? Яагаад заавал тэр Бурхан өөрөө агуу юм бол тэр агуу сүр хүчтэй тэр бүгдийг бүтээсэн юм бол яагаад заавал Есүсийг цовдолж ээж хүмүүсийн гим нүглийг байхгүй болгох хэрэгтэй байсан юм? Зүгээр л хүмүүсийг гим нүглгүй болгоод болгочих болдгоо юм уу гэж ингэж хүмүүс асуудаг. Заримдаа сайн мэдээ ярих чаас хөвгөлтэй тий. Бид нэг толгоотод илгээлтийн эзэд нэг конференц юу хийгээд дагалагчийн сургууль хийгээд тэгэл орой болохоор ингээ сайн мэдээнд гардаг байхгүй. Тэгсэн чи Эба битэр нэг удаа гарсан чинь настай эмээд сайн мэдээ ярьсан. Есүс таны төлөө загламай дээр нас урсан гэж хөөр хийм бинс. Тэр 3 хоногийн дараа дахин амьсан байхгүй юу гэсэн чи ари явал гэж. Тэр шиг заримдаа ингээ сайн мэдээ ярих хүмүүс үгүй яагаад заавал Есүс тэр загламай дээр зовох хэвтэй юм. Зүгээр тэр бурхан чи бурхан юм бол те бүх хүмүүсийг зүгээр л гимийн ингээ уучлчих болдгоо юм уу? Заавал яагаад ингэж Есүсийг зовоогоод таршлаагаад байх хэвтэй юм гэж асуудаг. Та нарт ийм асуулт ирж ирсэн үү? Ирж байгааг бол сайн мэдээ ярьж байгаа үг гэсэн үг шүү. Тэгж асуудаг тий. Харин хариулт бол Бурханд бас чадахгүй зүйл гэж бас байна. Бурханд бас чадахгүй зүйл гэж байна. Юу гэж? Библиэлд Бурхан өөрийнхөө амлалтаас буцаж чадахгүй гэж хэлсэн. Аамен. Бурхан анхнаасаа нүглийн төлөөс л үхэлгээ хэлсэн. Тийм үү? Нүглийн төлөөс л үхэлгээ хэлсэн.
Тэгэхээр тэр нүглийг заавал үхлээр төлөх ёстой байгаа зү. Тиймээс Есүс загламай дээр цовдлогдох нь Бурхны өөрийнх нь хийсэн төлөвлөгөө. Тэр үедээ тэр өөрөө ч үүнийг төлнө гэдгээ мэдчихсэн. Харин юу гэж Мойрос сүнсэн штэ энэ төлөвлөгөөг мэдсэн бол тэр хизээч Есүсийг загламай дээр цовдлохгүйсэн. Амар бац. Яа. Та нар штэ энэ баасан гарагт 3 хүн цаазын ял авсан байсан. 3 хүн загламай дээр цовдлогдохоор төлөвлөгдсөн байсан гэдгийг мэдхөө. Тэдгээрийн нэг нь Бараб гихч байсан. Маркийн 15:7 дээр те Барабыг бослохын үеэр дор хаяж нэг хүний хөнөөсөн хэрэгээр баривчилсан байсан гэж гардаг. Бараб бол өөрийн улс төрийн үзэл бодлыг хэрэгжүүлэхийн тулд хүчирхийллийн арга замыг сонгосон тийм хүн байсан. Тэмд түүнийг тэр үед барьж хорьсон байгаа шоронд. Тэр Ромын шоронд Бараб болохоор үхлийн ялаа хүлээжсэн. Түүнд ямар ч ирэх байгаагүй. Түүний хийсэн гим нүгэл нь загламай дээр цовдлогдож үхээс өөр сонголт байхгүй тийм гим нүгэл хийсэн тийм хүн байсан гэсэн Бараб. Ямар ч найдвар байхгүй. Өршөөгдчих болов эсвэл нэг хэдэн жилийн ял авчих болов гэсэн ч найдвар байхгүй гэсэн Барабт. Зүгээр л чи бол найраагүй загламай дээр. Яг үндэ Бараб бол алуурчин байсан байхгүй. Тэгээ өөхөх ял зүү ёсны шийтгэлэн гэдгийг Бараб өөрөө мэдэж ирсэн. Бүр үхэл нь ойртож байгаа хүртэл тэр мэдэж ирсэн. Тэгээд тэр шөнийн турш яг миний Есүс шиг тэр унтаж чадаагүй, тарчилсан гарцаагүй. Маргааш үхэхээ мэдж байгаа хүн өнөөдөр дуулаал байж гэн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр Бараб бол тэр шөнө бүр үнэхээр тарчилсан баг. Тэгээд шоронгийн хаалгаар гинт хөлийн чимээ гарсан. Бараб өөрийг нь авч яваад алах гэж байна гэж тэр бодсон байна. Харин харуулууд хаалгыг онгойлгоод Барабыг гадагсан чирч явсан. Тэгээ яасан гэж Пилат нөгөө Барабыг дуудулсан юмсан. Яах гэж дуудулсан гэж хөөрхийн нөгөө мө Пилат чинь миний Есүсийг суллах гал оролдоо л байгаа шүү. Тэгээ бас нэг суллах нэг арга нь Барабтай миний Есүсийг харьцуулж агаад ард түмэн Есүсийг сулалчих байхаа гэсэн найдвар Пилатт байсан баг. Тэгээд Пилат ингэж хэлсэн. Иохан 18:39 дээр алгасал баяраар та нарын төлөө нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс юдэчүүдийн хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу гэхэд тэд энэ хүнийг биш харин Барабыг гэж хашгирлаа. Яа би яг энэ үед бүрстэй юм. Энэ ямар тийний ард өмнө бэ гэж бодогдсон. Миний Есүс алуурчин байгаагүй. Тэр хулгайч байгаагүй. Тэр худалч байгаагүй. Түүнд ямар ч гэмнүг үл байгаагүй. Харин яг хажууд нь харьцуулагдж байгаа Бараб бол алуурчин байсан. Хэр бидний өмнө тийм сонголт ирвэл бид алуурчныг аль гэх бах тийм үү? Харин арт юм сонирхолтой хийгээгүй. Барабыг сулал гэж бүр ингэж хоорлож хашгирсан баг. Бараб бол дээрэмчин, алуурчин байсан. Тэгээ нөгөө Пилат чи миний Есүсийг суллах гэж үнэхээр хичээсэн байгааз. Өөхөх ялтай хүний хүртэл хажууд нь авчираад энэ алгасал баяраар бид нар нэг хүнийг сулладаг аа. Та нар хэнийг суллах вэ гэсэн чинь Барабыг суллах гэсэн. Тэр олон түмэнд сонголт өгч алга үйлдсэн босогч Барабыг суллах уу, Есүсийг суллах уу гэж асуусан. Харин олон түмэн үгүй Барабыг суллал. Тэд аврагчийн оронд тэр алуурчныг сонгосон. Олон түмэн төг сайраар дүүрэн нэгний оронд хор мууг сонгосон. Одоо би танад сонирхолтой юм хэлье. Бараб гэдэг нэр штэ. Орчуулбал эцгийн хүү гэсэн утгатай. Матай номын 27-гийн 16 дээр түүний бүтэн нэрийг Есүс Бараба гэж тэмдэглэсэн байдаг гэж.
Сонсож байна уу? Ингэ сонсож байна уу? Бараб гэдэг нэр эцгийн хүү буюу Есүс Браба гэсэн утгатай нэр байсан ба. Тэгэхээр тэр баасан гарагт хоёр Есүс алуулахаар төлөвлөгдсөн байгаа дагааз. Нэг эцгийн хүн гэм зэмгүй, нэг эцгийн хүн гэм зэмтэй. Энэ түгэнд хоёр Есүс гараад байгааз. Гэвч хоорондоо туйлын ялгаатай хоёр Есүсийн тухай ярьж байгаа. Жинхэнэ эцгийн хүн Брабын хүртэх ёстой тэр гим буруу ичгүүр хараад үхлийн ялыг өөр дөрөө үрж золиос болсон. Харин Брабыг гард өмнөөс чөлөөлөв. Алуурчин эрх чөлөөтэй болж Есүс түүнийг орлон өгөхийг сонгосон баг. Миний Есүс Барабад зориулагдсан загламай дээр өгөхийг сонгосон. Бид яг Барабыг хүн төрлөختний дүр гэж харж болно. Бараб бол гэм нүгэлтэй тэр бусдын амийг авдаг алуурчин байсан. Бид мөн адил гэм нүгэлтэй гэвч эзэн бидний оронд тэр амиа өгсөн. Түүний бослого хүчирхийлэл үхлээр дүүрэн амьдрал бидний нүгэлтэй тэрслүү зан чанарыг санагдуулдаг. Бурхан Бараба болон бидэнд гэмтэн байхтал тэр агуу хайраа харуулсан. Бидний төлөө өгөхийг тэр зөвшөөрсөн. Би яг үүнийг ойлгохоос өмнө яагаад гэж удаад итгэсэн. Яагаад? Та нар хүмүүст хэлээрэй. Есүсийг Бурхан эцгээ гэж мэдэхгүй байгаа тэр хүмүүс та нар хэлээрэй заяа. Бид ч бас Бараба шиг Тэнгэрлэг эцгийнхээ оршууд амьдрахаар дуудагдсан юм а гэж. Аамен. Та хажуудлынхаа хүнд бид эцгийнхээ оршууд амьдрахаар дуудагдсан юм а гэж. Түүхэн дэх хамгийн агуу солилцоо бол энэ эс. Түүхэн дэх хамгийн агуу солилцоо бол энэ эс. Есүс өөрийн амийг өгснөөр бид амьтаа болсон байхгүй. Бид Голгофа тэр толгой дээр тэр өдөр яг юу болсныг нөгөө Бараба ойлгосон гэснийг бид мэдэхгүй байна л да. Гэвч түүхэн дэх хамгийн агуу солилцоо бол тэр гэмт нэгний өмнөөс өөрийн амиа өгсөн энэ явдал байсан юм а. Тэр миний төлөө өөрийн амиа загламаа дээр өгсөн энэ явдал бол түүхэн дэх хамгийн агуу солилцоо гэж хэлнэ. Харин хамгийн чухал нь юу гэж? Есүс таны идэх ёстой, бидний идэх ёстой шийтгэлийг өөрсөн тул та Тэнгэрлэг эцэг Бурханд чөлөөтэй хүрэх замтай болсон юм а. Аамен. Түүний энэ үйлдэл бид эцэгтэйгээ эвлэрэх зам болсон юм а. Есүс өөрийн загламаагаа үүрэх бид сая кинон дээр үзсэн тийм. Тэр загламаагаа үүрээд явах, тэр Голгофт хүртэл явах хэрэгтэй болсон. Тэр загламаа Иесус ч юм бол мужааны хүү байсан шүү дээ. Мужааны хүү гэдэг чинь модоор юм хийдэг хүн гэсэн үг шүү дээ. Тэгээ модоор юм хийхийн тулд модоо үүрээд ингээд авчраад тийм ажлыг бол миний Иесус зөндөө хийжсэн баг тий. Гэхдээ яг тэр үед тэр модыг үүрээд явах тэнхэл миний Иесуст үлдээг байсан. Тэр загламаа ойролцоогоор 30-аас 50 кг жинтэй байсан гэж үздэг юм байна. 50 литрийн 40 литрийн бетан гэж бид нар мэддэг швэ. Тэрүүгээр дүүрэн усыг ингээд үүрээд явж байгаа мэт тийм хүнд загламайг миний Иесус үүрэх хэрэгтэй болсон. Тэгээ сая бид нар кинон дээр гарахад нэг хүн хамт ингээд загламайг нь хамт өөрлөсөж байгааз. Тэр үед Күрэнээс ирсэн Симон талбайгаас хоёр хүүгийг хамт ирж явхад нь Ромын цэрэг тэднийг дуудаад Есүсийн хүндэл модыг хамт үүрхийг албадсан байт. Би яг энэ үзэгдэл, яг энэ дүр зургийг, яг энэ Есүсийн загламайг үүрэх тэр боломж олдсон тэр хүний оронд би өөрийгөө тавьмаар санагддаг.
Миний Есүс өөрийнхөө загалмааг өгөх хэрэгтэй болсон. Бид өнөөдөр үйлчилж байхдаа, бид өнөөдөр эзэн дотор явж байхдаа бид бас өөрийн загалмаагаа өөрөх хэрэгтэй болдог. Ингэхдээ бид Есүстэй хамт түүний загалмааг өөрөх боломж олцсонд баярлаа гэж ингэж өөрмөр санагддаг. Тэр Симон амар азтай байгааз Бурхны загалмааг хамт ингэж өөрлөцөх боломж олдсон. Би бас тэр өнцгөөс нэг хардаг. За 9 цагийн үед тэд гавлын газар хэмээх Голгот толгойд хүрсэн. Цэргүүд Есүсийг хадаж эхлэхийн өмнө нэг сонирхолтой зүйл хийсэн баг. Есүс өвчин намдаагчтай тийм бодиттой дарсыг өгөхөөр оролцсон. Харин Есүс түүнийг амсаж үзээд уухаас татгалцсан. Тэр өөрийгөө мэдээ алдуулахыг огт зөвшөөрөөгүй. Харин өвдөлт зовлон ухамсартайгаар даван туулахыг сонгосон. Бүгдээрээ саний. Гитсмэн цэцэрлэгт байхад Бурхан түүнд тэнгэрлэг хүч өгж, зовлонгоо ухамсартайгаар даван туулах тэр тэнхийг хайрлсан байваа гэж. Яг үнэндээ тэр гитсмэн цэцэрлэгээс эхлээд миний Есүсийн зовлон эхэлсэн шүү дээ. Тэр бие махбодын, тэр толгоо руу, тэр сахлаа татуулж, тэр нүүрлүгөө нулимуулж, тэр биеийн хідэн хэсэг болгож тасчих тэр ташууруудыг тэр өвчин зовлон ухамсартайгаар даван туулах тэнхийг тэр цэцэрлэгт байхад эзэн хайрлсан баг. Бид Стефаныг саний л да тий. Бидний хамгийн сайн мэддэг. Тэр чулуудуулж өгөхдөө Тэнгэрийн заацыг хараад тэр заацаар эзний тэр хүчийг тэр авсан мэт. Тэгээд ямар ч өвдөлтгүйгээр тэр чулуудуулж амьсгал хураасан түүхийг бид мэддэг. Би ягийн нисгийг сонсоод би айх хэрэггүй юм биш үү гэж бодсон. Яагаад гэж эзэн биднийг бүх бэрхшээл дотор бүх замд минь тэр туулах хүчийг тэр өгдөг учраас надад айх юм байхгүй байна гэж бодсон. Тиймээс Есүс тэр цэцэрлэгт байхдаа авсан тэр эзний хүчээр айцгүйгээр эдгээрүүдийг туулжаа гэж харж байгаа. Тэгээ эцсийн үед тэр загалмай дээр цовдлуулахынхаа үед тэр сүүлийн тэр одоо 6 дахь цус урсалт бол загалмай дээр хадагдах үед гарсан тэр цус юм байна. Энэ хэсгийг мэдрэхтэй хүртэл Есүс ухамсартайгаар энэ өвдөлтийг бас амсахыг сонгосон. Ингэж сонголт хийхэд түүнд Бурханаас ирсэн, Бурхан эцгээс ирсэн тэр хүчээр тэр өмнөнийг хийсэн баг. Аамен. Би танихгүй хүнд очиад сайн мэдээ ярихдаа би өгөлтэй нүрт болсон хүнд очиад Бурханы тухай ярихдаа би яг эзнээс ирсэн энэ хүчээр би хийдэг. Би өөрөөрөө бол би айдаг. Тэд юу их болоо гэж тооцдог. Идэрх юм болов идэрхгүй юм болов гэж бас эргэлздэг. Харин энэ эзнээс ирсэн энэ хүчийг би авсан гэдэгтээ итгэсэн үедээ би ямар ч тооцоололгүй болдог. Тэр идэрсэн байх болов ч гэж би боддоггүй. Харин энэ хүч Бурханаас ирдэг юм байна. Аамен. Үндэ саяын кинон дээр бид Есүсийг бүслэгээр нэг юм ороосон байгаагаар харж байна. Гэвч бодит байдал дээр миний Есүсийг ээжийнх нь өмнө, төмний өмнө шав шалтан цовдлсон байдаг. Түүний бүх хувцыг тайлж хайсан байдаг. Түүний гэр бүлийнх нь өмнө ичгүүртэйгээр шалдан байдалтайгаар хүндэл модлон дээр хэвтүүлсэн байдаг. Түүний мөрөн зодуусны улмаас тэр шархан цус нүчтэй тэр улаан нөмрөөгөөд буцааж хуу татсны улмаас түүний бие хүн харахын эцгүй улаан нэлэг болсон байсан гэж өгүүлдэг. Хэдхэн минутын дотор Ромын цэргүүд миний Есүсийг загалмай дээр хадаад босгоо тавьчихсан. Тэгээ би өнөөдөр ингэж өмнө нь би яг өөрийнхөө чуулган дээр энэ гайхамшгуудыг заахтаа би ингэж шовтоо уйлжсэн. Тэгээ гэртээ бэлдэж явахдаа ингээл уйлал, бичлэгээ үзэхдээ ингээл уйлал. Тэгээ би өнөөдөр бас аваа хөөрхөн зааж ирсэн та нарт. Сквайнт дагаад уйлуулчихгүй юмсан гэд тэ хамтдаа 6 дахь бичлэгээ үзье.
Амен. Исая 52:15 дээр тэр олон үндэснийг ариусгана гэж. Бүгдээр Исая 53:5-ыг хамтдаа уншидэх үү? Нар гарч байгаа тийм. Амен. Гэвч гэмт үйллийн маань улмаас тэр хадагдан, хилэнцгийн маань улмаас тэр няцарч авэ. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгээл байж шархаар нь бид эдгэрчээ. Амен. 6 цаг үргэлжилсэн цовдлолт Есүсийн хувьд аимшигтай өвдөлтийн симптом мэт байсан гэж. Тэр ингээд хүний ухаанаар төсөөлмөөргүй ингээ юм симптом гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ те? Хөдөлгөөн бүрэн, амьсгал бүрэн улам гүнзгийрүүлж ирсэн тэр өвдөлтийг. Би нэг төрснийхаа дараа бөөрийн хагалгаанд 4 удаа бүтэн наркост орсон байхгүй. Бөөрийн чулуутай байгаад маш том чулуу байсан. Тэгээд 2 дахь хагалгаа нь болохоор айгүй тэр том хэсгийг нь авах нэлээ хүнд хаалгаа шүү гэж хэлсэн. Тэгээд яг тэр хаалганы дараа хаалганаас гарч ирээд би ингээд амар өвдөл мэдэрсэн байхгүй. Тэгээд сувилагч надад ингээд өвчин намд авах бүх имийг хэрэгэлсэн. Морфиноос ингээд өмнөх бүх шатааралтай өвчин намд авахыг хэрэглээд намдаагүй. Тэгээ би яг тэр үед яг ямар мэдрэмж авсан гэхэд ингээд амьсаагаа авч чадахгүй заяа. Тэгээ арай гэж авангуудаа буцаа гаргаж чадахгүй. Тэгээ үг хэлж чадахгүй. Ингээд яг ингээд энэ хөвлийг тэгчээрээ ингээд нэг юм ингээд өвдөөл бүр ингээд ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй ингээд гацалтай байдалд ороод тэгэл зүгээр амаа өвдөөд өглөөл гэдсэн. Тэгээд хамгийн сүүлд надад морфин хийгээд тэгээд тэр морфины дараа ингээд бүх юм ингээд тавигдаад ингээд өвчин намтж байгаа. Нэг тийм процесс болчихсон байна. Тэгээ би яг энэ хэсгийг ингээд уншаад хөдөлгөөн бүр, амьсгал бүр, зовлонг нь улам гүнзгийрүүлж байлаа гэдэг хэсгийг уншаад би яг тэр мэдрэмжэн дээр очиж байгаа юм. Тэр бол зөвхөн миний нэг хэсэг нь л нэг хэвлийн хэсэг хаваар л байгаа шүү. Гэтэл Есүсийн хувьд толгой орооноос хөлийн уул хүртэл тэр байж бол хамгийн хүнд шарахыг авсан. Зүгээр юм сэвэлзэх зөөлөн салхи хүртэл арсыг нь бүр ингээд зулгарч байгаа мэдрэмж төрүүлж байсан гэж. Тэгээ түүний уруул нь хагараад ам болон хоолой нь ингээд хатаад бид нар сая кинонд харсан тийм. Ус гэсэн чинь тэр юу гэж байгаа юм бэ? Цов. Тэгээд Иесус үнэрлж үзээд ингээд татгалзаж байгаа гэсийг бид сая харсан тийм. Хоолой нь сөөгөөд бараг ярихч боломжгүй болсон. Түүний сүүлчийн ундаа юу исэн гэж?
Түүний сүүлчийн хоолоогоор даавуулсан шингэн зүйл юу байсан гэж дээгүр өнгөрөх баяр буюу яг энэ орой дагалдагч нартаа уусан дарс байсан. Түүнээс хойш миний Есүс хэлэн дээрээ юу ч тавиагүй энэ зовлон зүдүүрийн цагуудыг дуусгасан баг. Түүнийг зодож нулимж, ташуурдаж, өргөс титэм толгой дээр нь тавьж энэ бүх хугацаанд миний Есүс хоолой дээр нэг ч шингэн зүйл тавиагүй. Гэвч аимшигтай өвдөлтөнд түүнийг дайснуудынхаа эсрэг эцэг бурхныхаа өмнө зогсож чадахыг болиулж чадаагүй гэж. Амар устэй. Би бас бол болио гэлтэй. Хэлэг тэнхээч бараг үлдээгүй байх та. Тэр дараах алдартай үсэг хэлсэн байдаг. Эцэг минь тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж. Сая кинон дээр яг энэ үгийг хэлэх үед цэргүүдийн царай хуурж байгааг та нар харсан уу? Гайхаа тий. Яг доромжилчаад чи одоо Есүс юм бол өөрийгөө наанаас буулгаад ирээч гэж доромжилчаад яг ингээд тэр нэг тэргүүнд байх шиг байгаа юм тий. Буцаал эргээд алхах үед Есүс яг энэ үгийг хэлэхэд тэр зог тосныг та нар савжлаг дээрс анзаарсан уу? Юу хэлв? Сайн баасан гаргийн яг 3 цагт Иерусалим даяа сүмээс бүрээн дуугарч хүн төрлөختний төлөө хургийг нядалсныг зарласан яг энэ мөчид Есүс чангаар хэлсэн. Гүйцлээ гэж. Нөхөр бит хоёрын Есүсийн загалмай дээр бүх юм гүйцлээ гэдэг үгэнд амар ачаал бүгдэл өгдөг. Есүс загалмай дээр бүх юм гүйцлээ гэж хэлсэн байхгүй юу? Харин би өнөөдөр юу гүйцэлдүүлэх гээд ингээ үзээд байгаа юм бэ гэж бит хоёр өөртөө маш их хэлдэг. Нөгөө Есүсийн амлсан деталь бүрэн зоригтой байсан шүү. Уучлалчлаа, аварчлаа, ариусчлаа, чөлөөлчлөө, эдгээчлээ, эвлэрчлээ, шинээр төрүүлчлээ. Гүйцсэн. Тийм гоц? Гүйцсэн. Чөлөөлөгтөө тэр тархинд зоосон тэр минь бол миний бүрстэ амар хүлээж авсан хэсэг. Тэр тархинд нь зоосон тэр өргөс титэм бүх юм тэрүүгээр гүйцэлдүүлээ чөлөөлсөн байхгүй юу? Бид юу бодож өөрөө өөрийнхөө амьдрал шаналаад идэх. Тэгээ юуг өөрчлөх гээд бид зовоод идэх. Эзэн бүгдийг хийцэн. Санаа зовнилыг чи авцсан байхгүй юу? Нүглийн чин төлөөсийг төлсөн байхгүй юу? Өвчний чин төлөө өөрийгөө өгсөн байхгүй юу? Бүх юм гүйцлээ. Энэ загалмаа дээр хэлсэн энэ үг бол намайг маш урамтай болгодог. Би үргэлжлүүлж өвчнөдөө шаналах хэрэггүй юм байна. Би үргэлжлүүлж өөрийгөө тарчлах хэрэггүй юм байна. Үргэлжлүүлж би бодол санаандаа зовох хэрэггүй юм байна гэдэг үгний бүх хариулт нь энэ гүйцлээ гэдэг үг юм шиг надад санагддаг. Бурхан биднийг ийм их хайрлсан учраас түүхэнд хамгийн шийдвэрлэх мөчөд тэр хөндлөнгөөс оролцоог баг. Би өөрийнхөө хүүхдүүдийг ингээд хин нэг ингээд цаг энэ хар өмөрч гээд идэлээ. Та нар ч гэсэн тэгдэг баг тий. Дандаа хөндлөнгөөс оролцож идэг тий. Гү чи яасан? Чиний л буруу байж та. Чи даа гэл тий хүүхдэд гэдэг тий. Харин Есүс Бурхны хүү байсан шүү. Энэ шийдвэрлэх мөчөд Бурхан хөндлөнгөөс нэг ч оролцоогүй. Яагаад гэж? Та хажуудлынхаа хүн танд хайртай учраас. Төгс хүчит Бурхан өөрийн төгс хүчийг хэрэглэхээс татгалцсан. Тэр тэнгэр газар дээр бүхнийг захирдаг цорын ганц Бурхан мөртлөө өөрийн хүч чадлыг хэрэглэхийг түр хугацаанд хойш тавьсан. Төлөвлөгөөгөө бүрэн гүйцэлдүүлж өөрийгөө хүн төрлөختөнтэй эвлэрүүлэхийн тулд тэр тиссэн. Хүүгээ аварч тэр болох байсан. Гэвч энэ мөчид Бурхан хөндлөнгөөс оролцохоос татгалцсан юм. Энэ нь бидний төлөө түүний агуу хайрын баталгаа биш үү?
Аамен. Энэ нь Бурхан биднэрт хайртай гэдгийн баталгаа биш үү? Тэр ингэж шийдсэн Тэнгэрлэг эцэг бидэнтэй өөрийн хүүхдүүдтэйгээ харилцаагаар сэргээх цорын ганц зам гэдгийг тэр мэдэж байсан тусуу. Эцэст нь Есүс ингэж хэлсэн баг. Лукийн 23:46 дээр. Ааваа, би таны гарт сүнсээ даатгая. Тэгээ тэр эцсийн хүчээ шавхаад маш чанга дуугаар хашгирлаа. Тэгээд тэр амьсгал хурааваа гэж. Би саяын кинон дээр бас нэг зүйлийг олж харлаа. Есүсийг амьсгал хураагаад 6 цаг босны дараагаар нөгөө үхээгүй байгаа хоёр хүний чөмгийг ингээд хугалж албаар ингээд өхүүлж байгаа процессаа гарч тэ. Тэгээ Бурхан бол өөрийн хүүгээ бас бүтнээр нь ингээд хүүлэх бас төлөвлөгөөнөөс агуу байгааз Есүсийг очиад чөмгийг хуулах гэсэн чинь амьсгал хураацсан мэт айл хэдийн. Тэгээ шалга ус цус хоёр тостаа ялгарч. Хинч түүний амийг булаагүй. Тэр өөрийн амийг сайн дураараа бидний төлөө хайраас болж өгсөн. Тэр сүнсээ өөрийн эцгийн моторт даатгсан. Яг энэ мөчөд газар хөдөлж үүнийг бусад орнуудад хүртэл мэдгдсэн тухай одоо Ромын зохиолчид хүртэл тэмдэглэж үлдээсэн байт юм байна л да. Яг амьсгал хураах энэ мөчөд газар хөдөлсөн. Зөвхөн Голгот толгоон дээр орчимд биш. Бүх газар нутагт энэ газар хөдлөлт мэдгдсэн гэдгийг Ромын зохиолчид тэмдэглэж үлдээсэн байт. Тэгээ сүмийн дотор ариун газар болон ариунаас ариун газрын хооронд хөшиг дээрээс доош хүртэл урагдсан. Тэгээ энэ бол Бурхан загалмайн гайхамшигт итгэгч хүн бүрт Бурханы оршихуй одоо нээлттэй гэдгийг илэрхийлсэн тэмдэг байсан. Миний бас нэг юм сэтгэлийг хөдлөгдөг бүр ингэдэг нэг би чинь бор хүн л дээ одоо надад бор л өсөө баг те. Бор ус юм босгодог нэг зүйл юу ихээр Бурханы энэ мастер төлөвлөгөө заяа. Юу хийсэн гэж та нар сонсомоор байна уу? Бурханы энэ бүр мастер төлөвлөгөө заяа. Энэ хэсэг бүр амар. Миний Есүс гэмгүй байсан штэ. Тэр ариун байсан штэ. Тэг гэмгүй хүн те гим нүгэлгүй хүн өхвөл өхөксдийн оронд дээр очиж чадах уу? Өхөксдийн оронд чинь гим нүгэлтэй хүмүүс л очиж байгаа шүү дээ те. Тэгтэл Бурханы тэр мастер төлөвлөгөө юу байсан гэж тэр өхөксдийн оронд аврагдаагүй явцсан байгаа сүнснүүдийг хүртэл тэр мартаагүй байсан гэдэг одоо. Тэгээд Есүс бидний гим нүглийг өөртөө үүрж гим нүгэлтэй нэгэн болонгуутлаа үүхэд өхөксдийн оронд очиж сайн мэдээ ярих боломж гарсан гэдэг та. Есүс гим нүглийг авахгүйгээр тэнд очих боломжгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ нүртэл Бурханы төлөвлөгөө байсан гэдэг та. Энэ бүр ингээ наваа бүр ёо гэдэг гэж бүрдээ юу ч арахгүй байгаа байхгүй юу Бурхан? Юу ч тооцоолгүй үлдээгээгүй байгаа байхгүй юу? Тэнгүүт миний энэ өчөөхөн амьдрал Бурханы хувьд те гэдэг хүн нэг салаада багсан юм харахаар гэдэг штэ. Тэр шиг миний энэ өчөөхөн амьдралын зовж байгаа нь, өвдөж байгаа нь, сайхан байгаа нь, чадаж байгаа нь, чадахгүй байгаа нь бүгд Бурханы гарт байгаа гэж та боддоо. Би энэнийг ойлгосныхаа дараа би өөрийнхөө амьдралаас би яагаад гэдэг асуултыг бүр уулмаргүй харчиж хайсан. Хүмүүс би яагаад би ингэж зовдгийг, яагаад би ингэж өвддөг, би яагаад ийм асуудалтай байгаа, би яагаад сайхан амьдарч чадах байгаа, би яагаад гэдэг. Гэвч юу гэж? Нэг бэрхшээл туулсны дараа ард нь гарцсан хойно. Өө энийг л ойлгох гэжсэн юм биш үү гэж бид нар боддог те. Тэгээ тэрийг ойлгохын тулд эзний өгдөг тэр төлөвлөгөө байгаа даа. Би яагаад аавгүй өссөн гэж би айгүй олон удаа хэлж ирсэн. Миний аав наваг 4 настайг салсан л да. Тэгээ бүх үеүүдэд би ингээд аавын зовлон мэдэрч өсөж ирсэн. Дараа нь хойд аавын зовлон мэдэрч өссөн. Тэгээ яагаад? Намайг өмгөөл хин ч алга байна штэ. Би аав гэдэг үгийг амнаасаа гаргаж үзээгүй би насанд хүрсэн байхгүй юм. Тэгээ яагаад гэж би боддог гэсэн. Гэтэ эзэн юу гэж? Нэг аавгүй ингээд явж байхдаа чи намайг олноо гэж бодоод аавыг мань авсан юм шиг. Тэгээ би төгс Бурхан аавын хайрыг ойлгосон цагаас эхлээд
бурхан энийг ойлгох гэж, ингэж бие даалгах гэж, ингэх гэж авсан юм байна гэж боддог. Манай нөхөр бас аав өссөн л дөө, айлын том. Тэгээд бас яагаад гэж боддог гэсэн. Аав нь 3 сайхан хүүхэдтэй орхиод хөгжлийн мэргэжилтэй нэг хүүхэдтэй эмэгтэйтэй суусан. Бид нэр эрүүл сарвал 3 хүүхэдтэй хахад манай аав яагаад? Харин аав өсөхдөө манай нөхөр амьдралыг удирдах, биеэ дайчлах, бүх зүйлийг тэр энэ явцад сурсан байсан. Энэ л эзний төлөвлөгөө юм байна штэ гэж бодож байгаа. Тэгэхээр бидний амьдралд учирдаг хэцүү бүхэн хардаа Библиэлд эцэстээ та нарын сайн сайхны төлөө юм а гэж хэлсэнчлэн түүний төлөвлөгөө төгс юм а. Аамен. Хажуудлынхаа хүнд Бурханы төлөвлөгөөнд алдаа байхгүй гэж хэлж. Одоо энэ гайхамшиг мэдэрсэн цагаас эхлээд та нараа харж байна уу? Энэ 7 гайхамшиг долуулаа утга учиртай, зоригтой байсан баг. Тэгэд нэг үрчлэн ойлгосон цагаас эхлээд миний амьдралын деталь бүр өөрчлөгдөж эхэлсэн. Энэ 6 дахь гайхамшиг ойлгосноос эхлээд би амьдралаасаа яагаад гэдэг асуултыг авч хайсан. Чөлөөлтийн гайхамшиг ойлгосноос эхлээд би гим нүглийн тэр хүлээсээс чөлөөлөгдсөн би эрх чөлөөтэй гэдгийг мэдэрсэн. Үүнийг л ойлгох гэж эзний энэ төгс төлөвлөгөө загалмай дээр бий болжээ. Хамтдаа Колосай номын 1-р бүлгийн 21-22-ыг хамт уншийе. Та нарт харагдчихна уу? Амен. Хэдийгээр урд нь та нар ёрын үлсийг үйлдэж хөндийрсэн бөгөөд дайсансан сэтгэлтэй байсан боловч одоо бол тэрээр махбодынхон үхлээр эвлэрүүлж өмнөө та нарыг ариун өөсөвгүй бөгөөд гимзэмгүй болгосон юм аа. Амен. Гимзэмгүй өөсөвгүй болгосон юм аа. Тэгээд гүйцлээ гэж Есүс хэлсэн юм аа. Тиймээс өөрийгөө буруутгалаас чөлөөлөгд. Амен. Бүх төлөөсийн бие махбодоор энэ дээр төлцсөн юм аа. Бид эзний загалмай дээр үйлцэн тэдгээр зүйлсүүдийг тэр амсан зовлон үнгүүдүүлэхийн тулд бид чөлөөлөгдсөн гэдэгтээ итгэх ёстой юм аа. Эдгэрсэн гэдэгтээ итгэх ёстой юм аа. Эвлэрсэн гэдэгтээ итгэх ёстой юм аа. Амен. Бүгдээрээ хамтдаа хэлье. Бараба шиг эцэг бурхны оршихунд хамт амьдрахаар зориулагдсан нэг юм аа. Амен. Роми 5:8-аас 11-ийг хамтдаа дахиад уншъя. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа түүгээр дамжин уур хилэнгээс аврагдах болно. Хэрэг бид дайснууд байхдаа хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол эвлэрсэн бид тэр тусмаа түүний амиар аврагдах болно. Үүгээр барахгүй. Бурханы дотор бидний эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авваа. Амен. Эзний тэр хүүгийн амиар бид Бурхантай эвлэрсэн юм аа. Муудсан найстайгаа эвлэрэх гоё мэдрэмж яадаг те. Үл ойлголцсон найстайгаа эвлэрэх гоё мэдрэмж яадаг те. Өнөөдөр бид эзэнтэйгээ эвлэрсэн хүүхдүүд юм аа. Тиймээс энэ 6 дахь гайхамшиг бүгдээрээ үндгүүдүүлэхин тулд эзний хүүхдүүд гэдэгтээ итгэцгээе. Амен. Би та нарыг үнэхээр урам зоригтой урагшлаасаа гэж би ятгаж. Хүн болгонд илчлэлтүүд өөр очсон байх л да. Гэхдээ би үнэхээр өөрийнхөө ойлгосон энэ илчлэлтийг та нарт ойлгуулахыг үнэхээр хичээлээ. Тэгээд та нарын амьдралыг харах үнцэг чинь шал өөр бол. Бүр өргөн уудан бол. Би өмнө нь хүмүүсийг хараад өөрийнхөө нүдээр ингээ хайрцаглах гаддаг байсан. Харин энэ 7 гайхамшиг ойлгосныхоо дараа би амар өөрийгөө уудан босноо анзаарсан. Ийм өргөн босноо анзаарсан. Ингэж өөрчлөгдөж байвал бидний эзний бидний төлөө хийсэн зүйл үнгүүдэхгүй юм аа. Амен. Өнөөдрийг хүртэл бид олон удаа үнгүүдүүлж ирсэн те.
Идэгсэн гэдэгтээ итгэхгүй, аврагдсан гэдэгтээ эргэлзсэн, уушлагдсан гэдэгтээ хүртэл эргэлзэж бид нэр өөрсдийгөө яласаар байдаг. Гэвч эзэн өнөөдөр хэлж байна. Би загламай дээр бүгдийг гүйцээсэн. Би хүүгээрээ та нартай эвлэрэх замыг тавьсан. Миний хүүхдүүд над руу ир. Амен.